Сайн мэцгаана уу? Өнөөдөр бид Монголын хүүхэлдэйн кино урлагийн талаар товч мэдээлэл авах болно. Монголын хүүхэлдэйн кино урлаг нь 1960-аад оноос эхэлж хөгжсөн. Хүүхдэд хүмүүжил, сургамж өгөх зорилготой уран бүтээлийн салбар юм. 1665 он орчимд Монгол анхны хүүхэлдэйн кинонууд хийгдэж эхэлсэн бөгөөд Зөвлөлт холбоот Оросын хүүхэлдэйн киноны арга барилаас нөлөө авсан. Төрөл арга барилдаа зураасан 2D анимац болоод саваад утастай пластилин баримл хүүхэлдэйнүүдээр хийгддэг алдартай бүтээлээс дурдах юм бол Ирэх цагаан ишиг, Шаазгай, Муур багшийн үлгэр, Болдоггүй бор өвгөн. Тэр дундаа бид Муур багшийн үлгэрийн талаар ярилцах болно. Муур багшийн үлгэр яг нэг тодорхой жил бичигдсэн, эсвэл хийгдсэн, хэвлэгдсэн түүх гэж албан ёсоор тэмдэглэгдсэн их сургуульч байхгүй. Гэхдээ олон жилийн турш амын яриа үлгэрийн хэлбэр Монголын хүүхдийн үлгэрүүдийн нэг байсаар ирсэн гэж үздэг. Энэ нь амын уламжлалт үлгэрүүдийн нэг бөгөөд олон хүний дунд түүх болон ярьдаг. MNB Монголын үндэсний телевиз радио дээр 2021 онд уг үлгэрийг үжийн үлгэрийн цаг хөтөлбөрөөр дамжуулан ирсэн байдаг. Олон хүн суугаа 2010-ад оноос ч өмнө үлгэр яригдж байсныг харуулсан баримтууд бий. Жишээ нь YouTube-д 2013 онд тавигдсан бичлэг байна. Тэгвэл Муур багшийн үлгэрийн талаар сонирхолтой баримтуудыг товч ойлгомжтойгоор хүргэе. Жинхэнэ кино биш, хүүхэлдэйн жүжиг. Энэ нь зураасан анимац биш, саваад хүүхэлдээр хийсэн бичлэг. Нэг кадр олон хүн ажилладаг. Дүр бүрийг доорсон төмөр саваагаар нь хөдлөгдөгдөл нэг үзэгдэлд 2-3 хүн оролцдог. Нэр нь Муур боловч гол санаа нь багш. Муур багш нь зүгээр амьтан биш, мэдлэг хүмүүжил зөв харилцааг бэлэгддэг байна. Сургамж нь маш энгийн мөртлөө хүчтэй. Том хүндч, бага хүүхдэд ойлгомжтой. Суралцах бусдыг сонсох алдааг суралцах. Тайзны декорац нь гар хийцэн. Чулуу хан орчмыг шавар картон давуу зэргээр бүгдийг гараар бүтээсэн байна. Яг нэг зохиолчгүй ардын үлгэр маягаар олон хувилбартай үе үеийн хүмүүс өөр ярьж ирсэн. Яагаад одоо хүртэл мартагдаагүй вэ? Дуу хоолойн дулаахан хүүхэлтэй амьд мэд. Санаа нь өнөөдөр ч хэрэгтэй. Богино дүгнэлт. Муур багшийн үлгэр бол Монгол хүүхдийн уламжлалт хүмүүжлийн тойлог гэж хэлж болно. Анхаарал тавьсан явдал баярлалаа.